Хилийн цэргийн анги байрладаг орон нутагт байсхийгээд л буундуу тас хийж хүний ам өрөвддөг. Цэргийн ангийн ойролцоо байдаг айл амьтад ч буус хумны хэрэгт орооцолдох нь цөөнгүй. Үүний нэгэн гэр чинь Говь Алтай аймгийн Алтай суманд болсон хэрэг явдал юм. Байлдааны зориулалттай АКМ буу өнөөдөр цэргийн ангийн зэвсгийн агуулгад л байж байх ёстой болохоос биш, энгийн айлын гэрт байж байдаг ангийн зэвсэг биш билээ. Гэтэл Алтай сум дахь 0214 дугаар ангийн зэвсгийн албаны дарга асан Хошууш Баттулга гихчээс нутгийн малчин Галин дэв чон буудаад үгүй нэг буу өгчих гэж гуйжээ. Тэгтэл Баттулга түнд байлдааны АКМ бууг май гэд өгч орхисон бөгөөд ингэснээр хүн амны ностой хэрэг гарах эхлэл тавигджээ. Авд яваад дүүгээ намсан гөрөөшний тухай шалцад баахан шарга хэмээх эмгэнэлт дуу байдаг. Уг дуунд зэрэглээ ихтэй газраар зээг гөрөөсийг намнаж явлаа. Зээрэн дээлтэй дүүгээ би чинь зөрүү хараад л намналаа да. Зэрэгцүүлж өсгсөн аав ээж хоёртоо ах чинь юугаа хэлдэг билээ хэмээн инлэн гасалж дуулдаг. Тэгвэл эгээл үн шиг явдал Алтай нутагт гарчээ. Налгар намрын 10 сард хар багаасаа ижилдэн өссөн бадрах дорж сүрэн мөнх сайхан 3 сумын төвдөр тааралдаад махсаагаагаар гар шидэн анд морджээ. Тэгээд засаг даргаасаа хэдэн литр шатхуун авах зөвшөөрлийн бичиг зохиулж аваад замд гарсан байна. Энэ үед мөнх сайхан гэрээрээ орж АКМ бууны 8 ширхэг сум аваад бадрахын эцэг Галин дэвийн мөнөөх чон авлах санаатай авсан АКМ бууг авч явжээ. Өвгөн Галин дэвч өөрөө 90 хэмраас сэргээхээр шийдэж мань 3-тай цуг авд морджээ. Тэгтэл байлдааны буу зэвсэглэн цуснд хөөрч чөмгөн буцалсан залуусын замд улаан номонд орсон хурдан туйраад хулан гихч зэрлэг адуу таарчээ. Бэлэн антай таарсан залуус дархан цаас дамттыг авлахаар шийдэв. Зилүүдхээр газар дураараа дөргиж яваад тэдэнд хуйл зөрчихөнд юуч биш байлаа. Шалцад баахан шарга дуунд ахын зээрэн дээлтэй дүүгээ зэрвэс гараад намжигдаг аваас Алтай нутгийн зэрэглээсэн говийн захирын хоолойд багын хоёр андын нэг нь нөгөөгөө зөрөө гарсандаа бос харин буруу гимийн гайгаас буу алдаж амийг нь хөнөөжээ. Учир нь мөнх сайхан гихч нь хулан буудаад онолгүй алдсан бадрахад хандаж чи яагаад алдчих вэ гэсэн байна. Гэтэл хэдхэн хормын дараа бадрах бүр чи том алдах байсныг мөнх сайхан хэрхэн мэдэх билээ. Бадрахыг АКМ бууны магазинаас алгах гээд оролдож суудал гинэт буундуу хөндөй даяар нүргэлжээ. Санаандгүй алдсан гайдсан мөнх сайхны тархийг зад буутсан байв. Айж мэгдсэн бадрах энэ үед аав Галин дэв найз дорж сүрэн хоёртоо гин буруугийг шууд хэлхийн оронд мөнхөө буу алдаад өөрийгөө алчглаа гэсэн аж. Аим шиг түхлийг хараад хямарсан өвгөн чулуу хайргаар хүүгээ нүүлгэн шидэж хөөж туужээ. Гэвч төрсөн хүүгээ хаалалтай нь биш. Энэ үед тэд бас нэг алдаа хийсэн байна. Сумын дүүр рүү хэл хүрэхээр явах замдаа өвгөн гэртээ бууж энэ явдал би хамаагүй шүү. Би та нартай хамт яваагүй гэж үгсээд үлджээ. Ингээд шүүх цагдаа болж хэрэг шувтарсан бөгөөд хүний аймыг санаандгүй бүрлгсэн бадрах 5 жилийн хорих ялаар шийтгэгдэжээ. Харин энгийн ардад байтугай хилчин цэрэгтч зөвшөөрлөгөө байлдааны буу агсуулах ирэхгүй Хошууш Баттулга хэдхэн төгрөгөөр торгуулаад өнгөрсөн ба өвгөн Галин дэвийг 80,000, дорж хотвыг 50,000 төгрөгөөр торгосноор энэ эмгэнэлт явдал шувтарсан байна. Мөнөөх хардын донд ээжийг минь асуувал ирж яваа гэж хэлээрээ, аавыг минь асуувал айсгүй яваа гэж хэлээрээ хэмээн ахтаа намнуулсан дүүн хэлээд ам эцэлдэг бол Алтайд болсон энэ эмгэнэлт явдлын эцэст буруутай этгээдүүд талигачин ар гэрэнхнийг насан туршид нь харж хандна гэсэн сайхан үгээр манжлаад төгссөн байна. Гунигтай хэд дэндүү гашуун, эмгэнэлтэй хэд дэндүү инхэлмээр ийм нэгэн тохиолдол Говь Алтай аймгийн Алтай сумын захирын хоолой гэдэг газарт болжээ. Шүүх зөв буруу шүүснийг энд шүүх гэсэнгүй. Гагцхүү галт зэвсгээр тэр тусмаа байлдааны зэвсгээр тоглож нэгээгээ намсан хэрэг өнөөгийн анд хорхойтой буунд дуртай хүмүүст нэгийг бодогдуулах буй зэ.